Өнөөдөр 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын ууган сумдын нэг Төв аймгийн Баян суманд төрж өссөн амьдарч байгаа нутгийн зон олон өдрийн сайныг шинжин сонгож үнэ хайрхнаа тахихаар Монгол орныхоо өнцөг булан бүрээс хуран цугласан байна. Өнөртнээс улбаатай уул хайрхнаа тахих зан үйлийг эцэг өвгдөөс өвлөн уламжилж өнөөдрийг хүртэл таслаагүй хэмээн ярих нутгийн иргэд цаг хэцүү үед ч нууцаар уул усаа дахин шүтэж ирсэн гэдэг. 1994 онд албан ёсоор уул хайрхнаа тахих ёслолыг хийж эхэлснээр тасралтгүй 22 жил Баян суманд орших үнэ хайрхны тахилгыг хүнд итгэлтэйгээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтжээ. Уул усаад нутаг орноо харагдана гэдэг маань орон нутгийн одоо иргэд бол малчд хөдөлмөрчд бүгд одоо өвөлдөө өнтэй хавардаа одоо хавсрахгүй зундаа дуушлагтай намардаа налгар сайхан байхын тухайд ингэж уул ус одоо хангайтлагыг гаргадаж одоо тус савдгаан байсгаж одоо гур борогоон гурвж ногоо цагаан гургуулж ингэ сайхан тэгтэг юм уламжлал занчилтай маа. Урсан олон Монгол дээл хувцсараа гоёж малгай бүсээ ёс төртэйгээр өмсөж мандах нартаа уралдан үнэ хайрхны зүг хөдөлж байна. Энэ өдрийн хамгийн эрхэм чухал ёс төртэй хүндлэн дээдлэх зан үйл бол уул хайрхнаа тахих хүндтгэлийн ажиллагаа юм а. Бүсгүй хүн гарч болдоггүй гих сүсгээр эмэгтэйчүүд овооны доохн үлдэж эдээс үгээ өргөн сүслэн залбирч байлаа. Ирчүүд уулын оргилд гарч тодорхой ёс заншлын дагуу тахилга тайлганы зан үйлийг хийснээр өнөөдрийн үйл ажиллагаа эхэлсэн юм а. Холоороос ирэх зочид нутгийн иргэдийн цуваа үнэ хайрхны зүг 2 өдрийн турш тасарсангүй. Яах ихийн зургуул бяцхан суурин бий болох мэт энд тэндгүй майхан гэрүүд усаж адуумал машин дэрэг хөлхөлдөн хүмүүсийн дуун шуугаан цуурайтаж намуухан дүнсийг хүндэд амьдрал буцалж эхлэх нь тэрэ. Хамгийн сонирхон бөгөөд гоёхон нь олон жил бие биенийхээ барааг хараагүй анд нөхөд ах дүү нарын уул галдан нэрсэм дуудан уулздах халуун дулаан агшин байлаа. Тийм ээ. Тэднийг 25 жилийн дараа төрж өссөн нутаг ус нь тоглож наадсан уул толгод нь ийхүү өрн дууджээ. Төвшөгчдөөс нээснийг мэдэгдээ. 1994 оноос эхлэн одоо үе үеийн төгсөгч зохион байгуулахаар байдаг. Зохион байгуулдаг болохоор шийдвэрлэл гаргасан. Одоо энэ жил бол бид нар 1990 оны одоо Төв аймгийн Баян сумын 8 жилийн төгсөгчд нэг 60удаа ирээд энэ одоо арга хэмжээг зохион байгуулж байна. Цагаагаар бол өнөөдөр бол жинхэнэ сайхан нааджамаар өдөрч яг өнөөдөр тийм ээ. Тайлэг тахилгын ажиллагаа бол үнэхээр сайхан болж байна. Лондонд амьдардаг сүүлийн 15 жил Лондонд амьдарч байна. Маш олон жил уулзаагүй найз нөхдүүд бүгдээрээ цугларч бас олон жил хараагүй нутгийн олон түмнээ харж байгаадаа би бас маш их баяртай байна. Энэ завшааныг ашиглаад Баян сумын нийт ард иргэд олон жил хараагүй энэ сайхан хүмүүс настан буурлууд 8 жилийн дунд сургуулийн ачид багш нар минь та нартай энэ хогийн хамгийн сайн сайхныг амьдрал чинь сайн сайхныг хүсээрөө. Сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж сайхан наавахыг хүсье. Сайхан зохион байгуулалт бүх шавнараараа энэ уламжлал бас үнэ хайрхан уулынхаа тахилга наадамд Улаанбаатар хотоос ирж байна. Одоо нийт нутгийн зон олон ангийнхаа
хүүхдүүд сайн сайхан баярыг бол одоо 90 оныхоо төгсөлтийн дэрүүлэх цаашдынх нь ажил амьдралд нь Бендриагийн гамаа гэдэг 1990 онд энэ сумын амжилттай төгссөн манайхаа 70 хэдүүлээ төгссөн. Тэгээд өнөөдрийн сайхан өдөр анги хамтлагаараа цуглараад энэ сайхан баярт наадмтай баяртай байна. Аюу сайхан байна. Сэтгэл өндөр байна. Нутгийн ард иргэд цугласан байна. Гомболын зослоод ажиллаарай. Үе үеийн төгсөгчд Өнөө хайрхан уулын дагалаг баяр наадмын үндэсний бүхэн бэрэлдээний нэг юм даваа хэлбэрч байна. Монгол улсын залуучууд дөржин анар баруун цэцэрэг ууганы дархан гангийн эрдэнэ мандалсан Мариат алдрес спортын бүхэн гинgerсэн эрдэнэ жолонгороо зүүнний дагуурмагнаа төвөнгийн зомброос Мариат ангийнхаа гангийн ганжид барууны дагуурмагнаа ангийнхантаа хамгийн сайн Мариат төгсгөл Өдий зэрэгтэй явхад минь одоо энэ дээр гарч ирсэн дөрвөн багш манай одоо энэ ч багшийн арга. Ингээд энэ хүмүүсийн хүчээр бид нэр үнэхээр аа усыг заалгаад 8 төгссөн. Тэгээд энэ хүмүүстэй үнэхээр хүндэтгэл үзүүлэхгүй байх юм. Ийм баяр ёслол төр үзүүлэхгүй байх юм. Хэвээ аргагүй маа гэж. Уул хайрханаа дахиж баяр наадам хийх уламжлалын бас нэг том утга учир шалтгаан нь нэгэн үед энэл нутаг усантан амьдарч суралцаж ижил тасал болсон анд нөхөд уулзалдаж эрдэмтэн багш нартай хүндэтгэл үзүүлэн эрт хорвоогоос утсан нэгнийхээ гэр бүл үр хүүхэдтэй нь уулзан ярилцаж дурсан санах явдал билээ. За энэ жил 1990 оны төгсөгч нар 8-ын А, Б ангийг хамт олон энэ наадмыг зохион байгуулж байна. За энэ жилийн наадмын зохион байгуулалт өргөн дэлгэр нутгийн ард түмэн өргөн сайхан оролцож байна. Ийм учраас наадамд ирсэн та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг наадам зохион байгуулж байгаа 8-ын А, Б ангийн хамт олноос хүсэн өрөөё. Сайхан наадцгаарай. Ууны тахилгын наадмыг манай ангийн сурагчид сайхан зохион байгуулалтаа сайхан хийж байна. Ингээд одоо энэ наадам хийж байгаа ангийн сурагчид одоо энэ нутаг усны ахын дүүс хамт ажиллаж байсан багш нар манай сургуулийнхан бол одоо хуучин одоо коллективээр шхан бараг цугласан байна. Харахад ингээд эднэр та бүгдээрэнд нь амьдралд нь аз жаргал сайн сайхан болгоныг өрөөж энэ нутгийн маань уул ус бүгдээрингийн хаач явсан гэсэн төвшиж яваасай гэж бодож байна. Энэ Төвөмгийн баяр сумын дунд сургуульд 5 жил жолоочийн ажил хийсэн. Тэгээд тэр ажлын хугацаанд одоо манай хүүгийн анги маань энэ наадмыг зохион байгуулсан. Тэгээд наадмын урилгалаар оролцоод байж байна. Их баяртай байна. Зохион байгуулалттай сайхан болж байна. Үе үеийн багш нар ирсэн байна. Үе үеийн төгсөгч нар бас ирсэн байна. Бүх улсууд ирсэн байна. Наадмын зохион байгуулалттай сайхан болж байна. За наадамчин олон түмтэй бол одоо ингээд байгаль цагуур сайхан, уртай сайхан байна. Баян сумынхаа дунд сургуулийн хамт олон одоо сурлах хөтөлбөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Би Баян сумын төржсөд, Баян суманда сургууль төгсөөд 1982 онд суманда багшаар ажиллаад 35 дахь жилдээ ажиллаж байна. Математикийн багш идэг байсан. За үе үеийн төгсөгчд маань бол энэ сайхан наадмыг зохион байгуулдаг яг 42 насны дээрээ төгөөдөг байгаа энэ наадам маань. Тэгээд энэ наадамдаа бол Баян сумын сургуулийн үе үеийн багш нар ажиллагсад сурагчид бүгдээрээ ирсэн байна. За наадам маань нар хурд төгшөрсөн их сайхан өдөр болж байна. Ер нь жил бүхэн ийм сайхан байдаг. Тэгээд яг үе үеийн төгсөгчд бол энэ уул харихнаа дахиж шүтэж одоо тэрүүгээр бахархаж баярлж амьдардаг. Хүний 42 нас гэдэг нь яг гэр бүлтэй болчихсон үр хөвгтөн өсчихсэн эд сайхан нас байдаг. За энүүнд бол багш нар хүүхдүүд сурагчид энэ ард түмэн бүгдээрээ их баярлж бахархаж байна да. Тэгээ наадамч олондоо үе үеийн багш нар сурагчдаа бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан наадараа гэж хэлье. За хотгода. Баяр наадмын үндэсний бүхэн бэрэлдээний Төв аймгийн Баян сум Мариат аймгийн ардсаг бацсах төрүүлж Монгол улсын залуучууд дөржин амар зөрүүлдэ. 1000 гаруй хүн цугласан баяр наадам дэлгэр сайхан болж байна. 2 насны морд уралдуулж 32 бүх бэр чадлан гайхуулж шагаан харваагаар цэцмэрэгнэн сорж баянгийнхан дуутай хууртай элбэг тэнүүн сайхан наадамлаж байна.
Үнэ хайрхныхаа өвөртөд засаж бэлдсэн зурхаагаас хурдан мордын уралдаан унааж хүүхдүүдийн гингон дуутай эхэллээ. Хэдэн өдөр нэмэх 30 гарч халж байсан ханга дэлхий ивэлэн хайрлаж байгаль их хураан илгээсэн мэт зөвлгөөн бороо шивэрч унсан хүүхэд уралдах морд үзэгч наадамчин олон таатай сайхан байлаа. Манай төгсөлтийн үнэ хайрхныхаа тахлах наадмыг амжилттай ээж өндөрлөгт өгч байна. Манай наадманд олон газраас морь ирж уралдлаа. Тэгээд их насны морь 52 морь уралдаж, Төв аймгийн Баянсумын бас бишийн гол морь төрүүлж, соёлынгийн төрөв манай төгсөлтийн миний бүр найз Алтан гэрлийн Болдбаатарын бор үрээ төрүүлж биднээсээ бүр маш их баярлуулсан. Манай төгсөлтийн Ариунагийн хоёр одоо илмөрн аман үзүүлээд, соёол нь аман үзүүлээд бас гоё болсон. Тэгээ морины уралдааны хувьд бол тоос шороо багтай, машин дэрэг багтай, төхөөрөмжтэй бүрэн уралдаан болж өнгөрлөө. Тэгээд 32 бүх барилдсан, шагаа харваа, багийн харваа явж байгаа. Цуваа харваа дууссан. Наадмын үйл ажиллагаа бол аягүй сайхан өндөрлөгтэй хамтж байна. Одоо тэгээд үлдсэн юм бол дараагийнхаа ангид 91 оныхоо төгсөлтөд хүлээлгэж өгөх бэлэн болж байна да. Ийхүү Төв аймгийн Баянсумын үнэ хайрхны тахилга 2016 баяр наадмын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөж байна. Ирэх жилийн наадмыг зохион байгуулах 91 оны төгсөгчид энэ жилийн үйл ажиллагааг үнэлж дүгнэн ирэх жил хэрхэн зохион байгуулах чиглэлээр ярилцаж, дээд оныхоо төгсөлтийнхнөөс уламжлалт эрхэн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулсан Баянсумын дунд сургуулийн 1990 оны төгсөгчдөд наадамчин олны зүгээс дамжуулсан баяр талархлыг уламжлая. Нар хур тэгшэрсэн дэлгэр сайхан баяр наадмынхаа өнгөөр энэ жил эх өдрүүдэд шинждэг нутгийн олны сэтгэл тэнэгэр жаргалтай байна. Хайрхан улаан тахиж аз хиймэр хүсэл юган сүсгэлсэн олон түмний 9 цагаан хүсэл биелхийн ерөөлийг хүсэн жаргая. Төв аймгийн Баянсумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны төгсөгчид